Японы эрдэмтэд Огими тосхны иргэдийг 12 жилийн турш судалжээ. Яах гэж судалсан юм бэ гэхээр энэ тосгоныхон хорт хавдраар бараг л өвддөггүй. Хариу нь маш энгийн байсан. Учир нь гал тогоонд өдөр тутмын хооллох дадалт нь байлаа. Юу гэвэл куркума. Байгалийн гаралтай бие махбодыг хамгаалагч. Куркумины идэвхтэй нэгдэл нь хорт хавдрын эсийн өсөлтийг 73%-аар удаашруулдаг. 284 хүнийг хамруулсан судалгааны үр дүнд куркумаг тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал 67% буурч байгаа нь тогтоогдсон байна. Ийм үйлдвэрлэдэг компаниуд тэдэнд ашиггүй учраас энэ тухай дуугардаггүй. Куркума нь хямдханж асар их аж тустай. Мөн саримс нь хорт хавдрын үсэрхийллийг устгана. Саримсанд агуулгадах алицин нь эрүүл эсийг хөндлөгүүгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг. Джон Хопкинсийн хорт хавдар судлалын төвийн судалгаагаар өдөрт 2 хумс саримс идэх нь ходоодны хорт хавдрын эрсдлийг 52%-аар бууруулдаг нь нотлогдсон. Бас чага мөөгний ханд бол хүчтэй антиоксидант. Чага мөөгний полифенол болон бета глюкан нь хорт хавдрын өсөлтийг дэмждэг генийг унтраадаг байна. Чага мөөгний хандыг тогтмол уудаг Японы бүс нутгуудад хөхний хавдраар өвчлөгсдийн тоо Европ төвийнхэнтэй харьцуулахад маш бага байдаг. За бас зөгийн жилийн байгалийн бие махбодыг цэвэрлэгч юм. Зөгийн жилийн нэгдэл нь элэг нээс, хорт бодис болон канцерогенийг гадагшлуулдаг ферментийг идэвхжүүлдэг байна. Зөгийн жилийн байнгын хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг 40-45%-аар бууруулна. Дараагийн ашигтай хүнс нь цагаан гаа. Цагаан гаа нь үрвслээс хамгаалагч юм. Түүнд агуулгадах гингерол нь хорт хавдрын суурин дээрх үрвслийг дарангуйлдаг. Судалгаагаар өндгөвчний болон нойр булчирхайн хавдрын эсрэг үр дүнтэй болох нь харагдсан. Яагаад эмч нар энэ бүгдийг хэлдэггүй юм бэ гэвэл хавдрын эмчилгээний ард их $80 яригдах үйлдвэрлэл байдаг. Бидний энгийн зүйлээр өөрсдийгөө эрүүлжүүлэх, зөв дадалтай байх нь эмийн бизнесийн хувьд ашиггүй. Анхны учир шалтгаанаас нь эхлээд нэгтэлж үзэх юм бол олон онош байхгүй болж үнэтэй эм санал болгох нь ямар ч утга учиргүй болно. За энэ хамгаалах хэрэгслийн маань нэгдлийг дүгнээд хэлэх юм бол куркума, нэмхэн зүгийн бал, нэмхэн зүгийн жилий, нэмхэн чага мөөгний ханд. Эдгээрийг өдөр тутмын хоолныхоо жоронд оруулчих бол бие махбод танд талархах болно. Япончуудын урт наслалтын нууц нь генэнд нь биш, гал тогоонд нь байна шүү.